Уран хавартаа учран золгож буйг бэлэгдэн хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэдэг Казак түмний ёс заншил, өв уламжлал, үндэсний соёлын салшгүй хэсэг бол Хаврын баяр, Наврызын баяраа Дархуул аймгийн Шарын гол суманд ажиллаж амьдарч байгаа Казак иргэд өргөн дэлгэр тэмдэглэлээ. Дархуул аймгийн хэмжээнд нийтдээ 3000 гаруй Казак иргэд байдаг бөгөөд 1500 орчим Шарын гол суманд ажиллаж амьдардаг байна. За юуны өмнө Дархан шуудаа Наврызын баярын мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр төрсөн нутаг Шарын голдоо ирж Наврызын баярыг тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр Наврызын баяр бол сэтгэл өндөр сайхан байна. Их хурдын гишүүн, аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгч бүгд ирээд амар мэндэ мэдж сайхан баяр үжиж болж байна. Энэ өдөрт бүх ард түмэндээ баярын сайхан мэнд хүргье. Наврыз мереке гуттав жатқан гутты болсын. Агайын туустаар Наврызда ах мол болсын. Эд көп болсын. 1990 оноос хойш Шарын гол сумд ажиллаж амьдарч байгаа Казак иргэд нарны баяраа тэмдэглэж ирсэн бөгөөд өнөө жил 1979-өөс 1983 оны залуус энэ өдрийн арга хэмжээг илүү сонирхолтой байдлаар тэмдэглэлээ. Манай сум бол онцлогтой. Монгол улсад бол Баян Хөлгийн аймгийн дараа орох үз Казак иргэдийн манай сумын бол 17 орчим хувийг эзэлдэг юм Казак иргэдтэй ийм онцлогтой сум аа. За энэ жилийн маань Казак иргэдийн маань Наврызын баярын үйл ажиллагаа бол сумын 60 жилийн ойтой ингээд давхцаа зохион байгуулагчаар онцлогтой ийм өргөн үрээг хамарч зохион байгуулагч байна. Өнөөдрийн арга хэмжээнд улсын хурлын гишүүн Гонгорын Дамтан Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Насанбат, аймгийн засаг дарга Аз Жаргал, аймгийн засаг даргын хамгийн газрын дарга Хүрэлч Чулуун, мэргэжлийн хэлтийн газрын дарга Бат Эрдэнэ, Шарын гол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Мөнх Жаргал, Шарын гол сумын засаг дарга Хамс Сүрэн болон холбогдох удирдлагууд оролцсон юм а. Мөн энэ үеэр сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим иргэдийг төрийн болон орон нутгийн шагналаар шагнаж баяр дээр нь баяр нэмлээ.